Хөтөлбөрийн дараагийн мэдээлэл нь Америкийн нэгдсэн улсад болж буй улс төрийн үйл явцтай холбоотой. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, Жо Байден ерөнхийлөгчийн үед төрийн байгууллагууд эрх мэдлээ зөвийн бусаар ашиглаж, иргэд болон байгууллагуудыг хохироож байсан гэсэн үндслэлээр тэдгээрт нөхөн олгуур олгох 1.8 тэрбумын их усүр бүхий санг байгуулж, улмаар тус улсын шударга ёсны яамд энэхүү санг хариуцаж өгсөн. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын хууль батлах байгууллага дахь ардчилсан намын гишүүд болон Трампын өөрийн бүгд найрамдах намын гишүүд нэгдэж энэхүү санг зарцаах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Конгрессийн гишүүд энэхүү сангийн ард Трамп өөрийн холбоотнуудаа татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн олгуур олох гэсэн явцуу эрхээ шиг байна гэж үзсэн. Тэр байтугай 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус улсын Конгресс дээд шүүх байрладаг Capitol Hill ордон руу халдсан гэмт этгээдүүдийг хохирогч гэж үзэн тус сангаас санхүүжүүлэх тухай яриа хүртэл тэгдсэн. Хамгийн гол нь Америкийн 200 гаруй жилийн түүхтэй ардчлалын институцийн хараат бус байдлыг энэ сангийн үйл ажиллагаа үндсээр нь сулруулах эрсдэлтэй гэдэг дээр Америкийн нэгдсэн улсын ардчилсан нам болон бүгд найрамдах намын зарим хэсэг санал нийлсэн нь илэрхий байна. Хэрв сангийн үйл ажиллагааг заавал үргэлжлүүлэх нөхцөлд ил тод байдлыг хангахаас гадна зарцуулалтын хяналт тавих шаардлагыг Конгрессийн зүгээс Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яам тавьж байсан. Харин Трампыг дэмжигч консерватив үзэлтнүүд энэ сан нь төрийн байгууллагууд шигдсэн мөн сонгуульд будлаантууддаг хууль бус бүлэглэлийг халж гүйцэтгэх засаглалын хяналтыг ард түмний гарт буцааж авчрах гол хөшүүрэг гэж үзэж байсан юм. Хууль тогтоогчдын эсрэг хүсэлтэд зэрэгцэн өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш энэ сангийн үйл ажиллагааг Америкийн нэгдсэн улсын Виржиниа мужийн тойргийн шүүхээс үүрэгдсэний дагуу зогсоож байгаагаа мэдэгдлээ.